Hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ 2025 хаврын улиралд гарах хамгийн өндөр хүлээлттэй байгаа цэлж байгаа анимены талаар ярилцах болно. Бичлэгийн их усүрийг хаанаас хасан бэ гэхээр манай Nakama Nation гэдэг Discord community дээр moderator Bugs маань хаврын хамгийн өөрийнхөө санал болгож буй хамгийн үзүүштэй сонирхолтой гэсэн анимег форум хэсгээр пост болгож оруулсан. За энэ пост дээр байгаа анименууд болон миний өөрийн бас хамгийн удаан хүлээсэн хоёр аниме байгаа. Энэ анименуудын талаар бүүнөрөө ярилцах болно. За хамгийн ихний аниме болохоор Fire Force-ийн Season 3 эцэст нэг юм. Энэ бүр хамгийн өндөр хүлээлттэй байгаа аниме гэж хэлж болно. За Fire Force бол нэлээд хайп болсон алдартай. Ялангуяа Season 2 бол бүр үнэхээр гоё адал явдалтай. Өөдөх завгүй битүү акшн явсаар байгаа дууссан. За тэгээд Season 2 нь болохоор хамгийн сүүлд 2020 онд гарсан. Тэгээд тэрнээс хойш 2 жил таг чиг байжгаад 2022 онд Season 3 гарнаа гэдгийг зарласан. Тэр үед бол аниме фэнүүд би хүртэл амар догтлжсэн. За ингээд удаандаа жилийн дараа ч юм уу 2023 оны 100 мөн гэхэд гарчих юм байна гэж бодож байсан боловч 2 жил гарны хугацаанд ямар ч хариу хэл мэдээ өгөхгүй таг чиг алга болсон. Бүр тайцсан мэддэхгүй байхгүй. За тэгээд эцэст нийгэм 2024 оны сүүлээр 2025 онд гарна гэдгийг алтан ёсоор зарлаад 2025 оны 4 сарын 5-наас эхлээд гарахаар болсон. За маш удаан, маш олон жил, маш олон фэнүүдэнд хүлээлсэн, маш өндөр хүлээлттэй байгаа Fire Force Season 3. За мэдгүй хүмүүст бол үзэж байгаагүй хүмүүст хэлэхэд бол үзээрэй гэж зөвлөе. Маш гоё түүхтэй, нууцлаг адал явдалтай тий. Ягаад тийм юм байгаа гэсэн асуудлууд зөндөө гардаг, хөгжилтэй, акшн тал дээр ярих юм байхгүй, шууд утгаараа гал гарсан аниме байгаа. За фэн сервисийг бол дурдах чирэг байхгүй, гайхалтай фэн сервистэй. Season 3 болохоор ерөнхийдөө 8 дугаар компани маань ахмадыг аврах тийм адал явдал, үйл явдал гарч өрнөн шууд утгаараа, жинхэнэ утгаараа гал гарсан акшн хэсгүүд бол гарах байх. За тэгээд хамгийн ихний аниме бол Fire Force Season 3 байла. Би бүр ингээд үзээрэй гэж зөвлөж байна. За дараагийн аниме болохоор Season 2 Windbreaker байгаа. Анх гарахтаа бол нэлээд хүмүүсийг хайпруулсан character development маш сайтай аниме гэж үздэг. Ингээд дүрийн хөгжүүлэлттэй дөрүүд нь ер нь бол маш сайн гэж үздэг. Fighting, drama, comedy гэж явдаг. Tokyo Revengers-тэй бол нэлээд төстэй. Гэхдээ Tokyo Revengers-ийг бол миний хувьд тулааны хэсгүүд нь илүү тийм эрэмгий зоригтой, илүү сайн анимашн зураглал нь илүү сайн хийгдсэн гэж үздэг. За тэгээд Season 2-ын ямар үйл явдал гарахыг мэдэхгүй байна. Би мангаг нь уншаагүй, Season 1-ийг үзэл архисан. Season 2-ыг бол хүлээсэн. Season 2 нь эцэст нь нэг юм 2025 оны энэ оны 4 сарын 3-наас эхэлж гарах нь байна. За тэгээд адал явдал дуртай, тулаантай тийм delinquent буюу тий юу гэх юм зодонтой, хулигануудтай тийм жанр ч юм уу сонирхдаг бол эсвэл Tokyo Revengers дуртай яг адилхан өөр аниме үзхийг хайж байгаа бол Windbreaker-ийг үзхийг зөвлөж байна. Season 2-ыг үзээрэй. Хэрвээ Season 2-ыг үзээгүй бол Season 1-ийг үзээд Season 2-ыг үзээрэй. За энэ хоёр бол миний хаврын улирлын хамгийн хүлээж байгаа миний өөрийг мэддэг гэх юм уу хоёр аниме байлаа. За дараагийн нь болохоор манай Discord-ийн moderator Bugs-ийн санал болгосон анименууд байх болно. За хамгийн ихнийх нь энэ дээр нэмэлт хэлж болоход ярилцах анименуудыг бол маш товчхон ингээд жанр ч юм уу өөрийнхөө research хийснийг би ярина. Ягаад гэвэл би зарим нь light novel-тэй, зарим манга, зарим нь манганаас хэлсэн. Би бол бүр алийг ч уншаагүй юм байлаа. Хамгийн ихнийх болохоор бас community ингээд аниме дуртай хүмүүс донд нэлээд өндөр хүлээлттэй байгаа The Beginning After End гэдэг манганаас хэлсэн аниме байна. За энэ аниме нь болохоор эхний season 24 ангитайгаар 2025 оны 4 сарын 3-наас эхэлж гарч жанрын хувьд болох юм бол action тулаанд адал явдал за тэгээд фэнтези буюу уран зөгнөлт гэх юм уу дахин төрдөг аниме байгаа. Mushoku Tensei-тэй нэлээд төстэй. За үйл явдлын товчхон дурдах юм бол Ичид болон Максудаар дүүрэн ертөнцид дахин төрсэн хуучин хаан Грей дахин шин төрсэн нэр нь болохоор Артур Лейвен гэж явдаг. За тэгээд өөрийн хуучин амьдралын алдааг давтахгүй тэрийг засгаар мөн ягаад би дахин төрсэн бэ гэдэг нууцыг тайлахаар явж байгаа үйл явдал бол гарна. За хэрвээ
тийм дахин төрсэн reincarnated аниме дуртай action comedy те одоо ичидийн гайхалтай тулаануудад sci-fi fiction дуртай бол энэ анимыг заавал үзээрэй. Нэлээд өндөр хүлээлттэй юм байлаа. Трейлерыг бас сонирхоорой. Асран төлгээд бүх анименуудын трейлер мэдээллийн би линкийн description хэсэгт нэртэй нь үлдээх болно. За тэгээд энэ бол The Beginning After End гэдэг аниме байлаа. За дараагийн аниме болохоор мөн Discord дээр санал болгосон аниме Isekai аниме байгаа. Бусад анименуудад бодвол хүлээлт нь нэлээд доогуур. Гэхдээ ер нь бол энэ хавар гарч байгаа бас дайггүй гэмээр Isekai анименуудын нэг юм байлаа. Манай модератор бас үзэх юм олдохгүй бол сонирхоод үзээрэй гэдэг тайлбар тавьсан. Бас энийг харуулж байгаа байхаа. Товчхон дууртахад бас өмнөх амьдрал нэлээд хүнд өөр зээлтэй. Тэгээд эхнэр нь хүртэл тэгээд backstop хийгээд урвсан. Тэгээд нас барсан хүн өөр нэг одоо ичидийн Isekai шинэ ертөнцид дахин төрөөд энэ ертөнцид болохоор би ингээд хамгийн хүчтэй бүснээ авдаг хүн болёо гэдэг хатуу байхаар шийдсэн боловч яаж ижгаал хийсэн үйлдэл нь одоо бусдын төлөө те бусд хүмүүст ингээд нэг баатарлагаар харагдаад тийм алдартай болоод явж байгаа акшн болон комеди тэгээд драма хосолсон тийм үйл явдалтай. За хэрвээ Isekai болон дахин төрсэн бас аниме дуртай бол энэ анимыг сонирхоод үзээрэй гэж манай Discord-ийн зүгээс зөвлөж байна. Санал болгож байна. Дараагийн анимыг болохоор хамгийн үзүүштэй, хамгийн best 2025 оны хайрам гэж үзсэн байгаа. За надад болохоор 5 ихэр сүйд бүсгүйг санагдуулсан. Яагаад вэ гэхээр одоохон тайлбарлая. За үйл явдлын хувьд бол гол дүрийн залуу Арата байгаа. Арата маань 5 эмэгтэй дүүтэй, нэг эрэгтэй дүүтэй. Гэвч нэг өдөр аав нь Аратаг бусад дүүнерээс цусан холбоотой биш төрсэн ах нь бишээ гэдгийг одоо илчилснээр ил болгосноор сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлнэ. Ялангуяа 5 эмэгтэй дүүтэйгээ. За тэгээд 5 эмэгтэй дүүгийн хувьд болохоор яг өөр хийсэн character буюу зам төлөв дизайнтай яг 5 ихэр сүйд бүсгүй шиг ян дээр цүн дээр байна үү те, зарим нь илүү хөгжилтэй байдал, зарим нь илүү одоо ичимхий те, зарим нь илүү иршүүчд юм уу. Одоо энэ бүгдийн хооронд гарах тийм сонирхолтой romance хэсгүүд гарна. За энэ аниме хизээ гарах вэ гэдэг өдөр нь яг тодорхойгүй. Гэхдээ 2025 оны 4 сард гэж зарлагдсан байгаа. За тэгээд жанрын хувьд болохоор comedy, romance тэгээд харам гэж явна. За тэгээд харам болон comedy аниме дуртай бол энэ анимыг заавар үзээрэй. Мөн 5 эпизод бүсгүй үзээд таалагдсан бол тэрнтэй төстэй дашрамт хэлэхэд энэ анимегийн зохиогч нь болохоор одоо түрээсийн найз охин буюу Rent a Girlfriend гэдэг мангаг бас зохиосон. Тэр зохиолчийн бас нэг бүтээл байгаа юм байна. За дараагийн анимег болохоор хамгийн үзүүштэй, хамгийн мөлжүүртэй romance гэж одоо romance comedy гэж тгсэн байгаа Discord дээр. За үйл явдлын хувьд болохоор нэлээд хөгжилтэй, бүр нэлээд хөгжилтэй. Товчхон ярих юм бол одоо дунд сургуулийн хоёр найз одоо 2 жил гарны хугацаанд яг ингээд best friend гэдэг одоо ингээд найзаад явсан дөрүүд байгаа. Энэ болохоор Natsume Yu болон Inuzuka Himari гэдэг хоёр дөрүүд байгаа. Энэ хоёр маань болохоор ингээд best friend-үүд. Гэхдээ ер нь бол эмэгтэй болон тэрнийхэн дүү нь ингээд манай гол дүрийн залуу жоохон өддөг. Одоо яг тэндээ одоо тэр чи хүнтэй сох бол тэр нь миний бурууч. Эмэгтэй дүрийнхэн дүү нь болохоор манай эрэгтэй дүрийг хаяа хүргэн ахаа гэж дууддаг ч юм уу. Тийм ингээд тийсэнгүүд явдаг. Энэ хоёрын зөвхөн хоорондын явдал биш, 3 дахь дүр эмэгтэй бас нэгэн дүр маань манай гол дүрийн эрэгтэйгийн анхны краш байгаад гарч ирснээр энэ гурвын хоорондох харилцааны сонирхолтой үйл явдлууд өрнө. За хэрвээ тийм комеди драма сонхон аниме дуртай бол энэ анимег санал болгож байна. За дараагийн болон хамгийн сүүлийн аниме гэх юм бол энэ оны шилдэг Эчи аниме гэж манай модератор энэ анимег дүгнсэн байгаа. За би тэгээд трейлерыг үзсэн. Трейлер нь бол бүр трейлерыг үзэл ягаад энэ оны хамгийн шилдэг Эчи аниме гэдгийг шууд ойлгоно. Үнэхээр галзуу трейлер байсан. Зөв Pantsuwa Everywhere. За тэгээд энэ анимег товч тайлбарлахад гол дүрийн эмэгтэй болохоор төгс сургуулийн одоо сургалтын холбооны ерөнхийлөгч онц сурдаг, спорттой сайн те бүх юм төгсдөгчтэй өмнө хязгаарч алдаа гаргахгүй. Гэвч яг энэ дүрийн цаана яг ямар нууцлаг зүйл, ямар нууц байсан бэ гэдгийг гол дүрийн эрэгтэй маань олж мэдснээр цаашдаа тийм сонирхолтой хөгжилтэй халуухан үйл явдлууд өрнөх болно. За хэрвээ комеди болон эчи төрлийн аниме дуртай бол энэ анимег заавал үзээрэй гэж санал болгож байна. Миний болон манай Discord-ийн зүгээс санал болгосон 2025 онд гарах хаврын шинэ анименуудын лист ийм байла. За тэгээд өөрсдөө цаашаа одоо илүү судлаад research хийгээд трейлерүүдийг үзээд алийн detail хийсэндээ их вэ, алийн үзэх вэ гэдгээ сонгоорой. Discord watch party дээр 4 сараас эхлээд анименуудыг бас өдөр болгон орой болгон шинэ анги гарах болгонд нь өнөөрөө тэгээ одоо стрим хийж явна гэсэн бичлэг таалагдсан бол лайк, subscribe илүү цаашдаа маш олон ийм аниме холбогдлолтой ийм төрлийн контентуудыг бэлтгэж оруулнаа гэсэн төлөвлөгөө зорилготой. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай.